Энэ сайхан сэтгэлийн аян 2011 оноос эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 117 ончин хүүхдэд тус бүрэн 500 мянган төгрөгийн хадгаламж нээж өгöd байна. Эцэг их асран хамгаалагчгүй хүүхдийг төр халамжилдагч насан турсан хойно нь яах вэ гэдэг асуудал өнөөдөр учир дутагдaltaй байгаа юм. Тэгвэл Max Group-ийн зүгээс зохион байгуулдаг энэ сайхан сэтгэлийн аян тэдгээр хүүхдүүдийн ирээдүйд хийж байгаа том хөрөнгө оруулалт болдгийм. Өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн төрөөч нас бийд хүрч хадгаламжийн мөнгөө ихтэй сургуулийн сургалтын төлбөртөө зарцуулж байна. Тэгвэл энэ сайхан сэтгэлийн аян саяхан болж өнгөрсөн өндөргийгэн зан узрын мэлмиг гийсний 380 жилийн ойд зориулсан Бат оршил өргөх Даншиг наадмын үеэр мөн үргэлж илсэн юм. Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн эцэг их асран хамгаалагчгүй 20 ончин хүүхдэд тус бүрэн 500 мянган төгрөгийн хадгаламж нээж өгсөн нь хүүхдүүдийн баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон юм. Үүнээс гадна Max Group-тэй холбоотой бас нэгэн сайхан уламжлал байдаг нь Max-ийн уяачид хурдан морины байр шагналаа сүүлийн 10 жил нутаг оронд нь үлдээдэг явдал юм. Тухайлбал анх 2006 онд Тамирын хурд 2-т түрүүн морины бай болох ВАЗ 469 машиныг Архангай аймагт нь үлдээж байсан бол ламын гэгээний 370 жил 375 жилийн байр шагналуудаа мөн л орон нутагт нь үлдээж байжээ.